За өнөөдөр би энэ PageWords сайтнаас татах бичлэг хийсэн чинь миний бичлэг юг болчлоо. Амжилтгүй болоод хадгалагдсангүй. Гэхдээ яг юу яагаад үгүй? Би өөрөө татахгүй ч гэсэн татах аргын тайлбарлаад үгүй. Энд дээрээс зарим хүмүүс татаж чадахгүй юм шиг байна. За минимум нь $2. Гэхдээ $2-оос жоохон илүү болгож татахгүй бол бас хөөрхөн шинтгэл авчдаг. За одоо энэ дээдл дээр энэ баланс гэдэг дээр $2 болонгууд энэ дээд тал дээр энэ дээр нь шууд дараад орчиж болтгий. Ингээд баланс гэдээ харчих. За ингээд баланс гэдээ харангууд чинь энэ нөгөө хайшин татхнууд нь гарч ирнэ. За perfect money, Bitcoin, Litecoin тэгээд Pair гэдэг татна. За би болохтон зэрэг perfect money руу татахаар Bitcoin руу татахаар жоохон $2-оос илүү байх гэж би бодогдоод ах юм. За энэ нь ямар болов? Cash out гэж би дараад үзээд минимум нь өндөр байж магадгүй. За л хараа. Би ч нөгөө За юунаас өмнө энийг яг өөртөө шалгачаараа би зүгээр аргыг хэлээд өгье. За эндээс татахын тулд бидний үндсэн балансанд байгаа мөнгө чинь бол энэ байгаа юм. Энэ доор хараа энэ 005 гэдэг. Би өөрчигдөр татчихлаа. Хэзээ татчихв? 26-нд 24-нд татсан бичлэгийг хийх гэсэн чинь хийчээд нөгөө хадгалахтаа алдаа гараад тэгээд видео мөн бичгдээгүй. Тийм болохоор би юу яаж чадсангүй. Яг энэ татж байгаа харуулж чадсангүй жоохон харамсалтай юм боллоо. Одоо тэгээд дараагийнх нь $2 цугтал мэдээ удах. Тэр хооронд яарч байгаа хүмүүс л одоо татчихсэн дээр. За энэ 24-нд татсан $, өчигдөр ороод ирсэн. 1 хоногийн дараа ороод ирдэг. Тэгэхээр бидний балансанд байгаа мөнгө чинь бол энэ байгаа. Энэ 0.5 гэдэг энэ. Энэ балансанд байгаа мөнгөө энэ татах баланс руу оруулах хэрэгтэй. Энэ баланс руу тийм ээ. Одоо энд ингээд энэ Pair дээр минийх нэг ийм үлдсэн байгаа. Бусдууд нь хоосон байна. Энэ рүүгөө татаж оруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж эндээсээ дараа нь энэ cash out хийх юм. Энэ cash out хийх юм. Тэгэхээр манайхан энэ рүүгөө оруулаагүй гэж татах гэж чадахгүй байгаа юм шиг байна. Тийм байхгүй. За одоо тэгвэл яаж татах вэ? Одоо энэ дээр PV earnings balance гэж юм тийм үү? Earning balance. Тэгвэл энэ дээрээсээ хааш нь оруулж ирэх үг гэвэл энэ татах руу оруулж ирэх байхгүй юу? Тэгэхээр perfect money руу ч юм уу, Bitcoin ч юм уу, Litecoin руу гэдэг ингээд. За би болохгүй зэрэг Pair руу ингээд оруулчихдаг юм. За энэ дээр төрсөн он сараа нөгөө анх бүртгүүлэхдээ би энэ бүртгэлийг хэлж өгч байхад хэлжсэн ш. Төрсөн он сараа, төрсөн өдөр, сар, оноо тэгээ submit гэдээ арчин. Тэгэнгүүт энд байгаа баланс маань энэ рүү ороод ирэх нь шүү дээ. Эсвэл Bitcoin руу. За хоёрын хооронд бага нь битээ татчаараа. Яагаад гэвэл Bitcoin руу ингээд нэмүү жоохон юм татчихдаг тийм үү? Хоёрын хооронд ганц $1 татчихдаг. Bitcoin-ы минимум нь хэрвээ 5 байх юм бол та нар мөддөө татчих чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Нөгөө 5-ыгаа хүртэл өрөөсөн маш их удна. Тэгэхээр үндсэн баланстай байлгачлаа гараа. Тэгж чагаад за Pair руу бол $2 яг туучна. Тийм болохоор энэ руугаа энэ баланс руугаа нэгэнтээ оруулчих юм бол одоо Bitcoin-ы баланс руу ч юм уу эсвэл Litecoin-ы баланс руу андуураад оруулчих юм бол эндээсээ эргээд татаж чаддаггүй. Заавалчгүй минимум хүртэл хийх болдог. Тэгэхээр тэгэж хоёрын хооронд бит юм хийгээрэй. Эндээсээ одоо жишээлбэл юу руугаа Pair руугаа энэ руугаа одоо надад тийм хоёрын хооронд жижигхэн байна тийм үү? Энэ рүүгээ заавалчгүй би $2 нэлээд гаргаж ижил энэ рүүгээ оруулаарай. Тэгэхгүй бол би сая нэг хүний юу харсан чинь баланс харсан чинь Bitcoin руу нэг хоёрын хооронд оруулаад Litecoin руу нэг хоёрын хооронд оруулсан. Тэгээ нөгөөх нь ерөөсөө минимум нь хаанаа ч хүрхэ болцсон. Тэгээл дараа сууж. Тэгэхээр тийм алдаа гаргахгүй тул энийг бүр $5 болгосон ч болно. Эсвэл Pair руу татна гэвэл ийшээгээ татна гэвэл $2 ядаж нэг 25 цент болгож иж энэ рүү татаарай. Тэгэл cash out гэдэг ах юм. За тэгээд одоо жишээлбэл cash out гэдэг дарангууд чинь ингээд дарангууд чинь энэ дээр нөгөө байгаа нөгөө $2 тэд чинь гарч ин энэ дээр бас бичнэ шүү. Энэ дээр бас яг тэр дээд талынхаа адилхан юугаа бичнэ.
адилхан нөгөө нэг тоогоо. Жишээл $2.25, доор нь бас $2.25. Тэгээ энэ дээр нөгөө төрсөн он сараа тааруулаад тэгээд энийг одоо энэ P-гээ тооцох нь шүү дээ. Жишээлбэл 0 P чи 0.3 гэлээ хэд чинь $1-оос $2 хэдийг авах нь гэдгийг сайн харж агаад уг нь яг цэврээр $2 орно гэвэл энэ шинтгэлээ өгчөө цэвэр $2 орохоор ингээд тооцоод энэ дээр угаасаа гараад ирдэг. Жишээлбэл одоо энэ $1-оос 0.3500 авах нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр чи $2-оос бараг 0.6 $0 авна гэсэн. Тэгэхээр тэр мэрийгээ сайн тооцоолж ээж тэгээд татаараа. За энэ дээр тааруулахдаа нөгөө settings рүү ороод аяанда ингээд address гэд байж байгаа. За би л энэ дээр нэг юм хараад энд болох нь үгүй надад. Лайткой гарч ирэх нь үгүй. Надад нөгөө юу байхгүй болохоор. Лайткой нөгөө юуг болохоор энэ гарч ирэхгүй. Энэ дээр болохтой зэрэг өөрийнхөө нөгөө бичих хэвээр. Лайткойнхаа хаягийг тэгэхээр энэ нөгөө надад хүрэхгүй байгаа учраас минийх гарч ирэхгүй. За ингээд ийм бичгийн тайлбар хэлээд өгөөтэй. Тэр ороод нөгөө яаж яхаа мэдэхгүй байгаа хүмүүс юу ягаараа. Энийг хараад тэгээд нөгөө нэг PTC share гээд сайтны би яг татж байгаа бичлэг байгаа. Тэгээд тэрийг бас олж хараарай. Ягаад гэвэл PTC share, Paidwords хоёулаа нэг админы хоёр сайт учраас таталт нь бол ерөөс яг адилхан. За одоо ингээд энэ дээр би өнөөдөр давцсан сууж байгаа. Ер нь бол энэ Paidwords руу сүүлийн үед ерөөсө $2, $6 сайтнууд их орж ирж байгаа нэгдүгээр $6 гинэ 2 цент, 3 центний За тэгээ энд нэг хүмүүс алдаа гаргаад байна. Ерөөсөө юу гарч ирэхгүй байна. Зар гарч ирэхгүй байна гэж тэгээд хэлээ. Энэ дээр та нарын итгэхээс их шалтгаалт ерөөсөө өдөрт заавчгүй тэр VAP гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? VAP авахгүй бол нэгдүгээр ерөөсөө зар орж ирэхгүй. Чи өнөөдөр ороод VAP-ад арахгүй бол зар орж ирэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар гэвэл өдөр болгон орох хэвээр. Тэгжээж нөгөө 1 сарын дараа 2 сарын дараа нөгөө бидний одоо орсон итгэх чинь ингээд сайн байнгут биднэрт орж ирдэг зарын тоо нэмэгддэг. Хэрвээ өнөөдөр ороод маргааш мартаад 2 өдөр орохгүй ингээд байх юм бол нөгөө бонус маань итгэвтэй байх бонус маань нэмэгддэггүй байхгүй юу? Тэгэхээр чин тэр бонус нэмэгдэхгүй байх гэдэг чинь бидний нөгөө орж ирэх зарын тоо багасаад л байна гэсэн. За тэгэхээр энэн дээр сайн анхаараарай. За тэгээд энэ сайтыг ажиллах хүмүүс ер нь бол 100% уйлрал эхэлчихэж байгаа болохоор би ч гэсэн одоо 100 эхэлсэн чи ер нь ажиллаа хийх сонирхолгүй болчиход байна. Болов гарч ивчихэд. Тийм болохоор бид нар бүгдөө л одоо тийм юунд одоо хөдөө амралтаар айгүй олон сараар явна. Тийм үү? 1 сараар ч юм уу, сар гарантай ч юм уу явна. Хүмүүс амралтаа аваад ингээд тэгээ хөдөө гарахаар чи сүлжээ байхгүй. Тийм болохоор 100 бол ерөөсөө ажиллах идэх маш их муу байдаг. Ерөнхийдөө бараг л 9 сарын 1-ээс л одоо идэвхтэй ажиллах юм бол ингээд зарим сайтуудад ашиг гардаг. Тэрнээс биш өнөөдөр ороод маргааш мартаал ингээд эсвэл 3-7 хоног хөдөө амарч байгаад ирээл нөгөөд идэвх нь багасчих юм бол энэ сайтны маань гарч ирдэг зарын тоо багасаал байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг өөртөө сайн тооцоорой. Тэрийг өөртөө сайн тооцоод ерөөсөө 9 сарын 1-ээс л ер нь бол хамгийн идэвхтэй ажиллах бол 9 сарын 1-ээс л 6 сарын 1 хүртэл байдаг. Яг үгүй яг нөгөө хичээл сургуультай үед ч юм уу те гэртээ хүн яг ажил дээр байх хугацаа, гэртээ байх хугацаа нөх байх үедээ. Ингээд амралт эхэлчихэнгүүт одоо би ч гэсэн маш бага бичиж байгаа үедээ бичлэг тийм үү. Яг тэгвэл ингээд амралт эхэлчихэнгүүт хүмүүс чинь нөгөө ажиллах идэх маань буурчдгийг. За тэгээд энэ дээр тэр ойлгоогүй юмнуудаа ойлгосон баха гэж бодож байна. За ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд нөгөө миний бичлэгийг яах вэ хүмүүс намайг дагаж чаддгүй юм байна. Subscribe хийж чаддгүй юм байна. Тэгэхээр Gmail нэгээд намайг дагаарай гэж хэлэх юм уу яах юм мэдэхгүй одоо. Мэдээж хэрэг би чинь энийг чи үнгүй хийж өгч байгаа. Тийм биз дээ хүмүүс бүх заавараа үнгүй оруулж байгаа. Тэгэхээр чин тэрний минь одоо дэмжээд нэг ингээд лайк дараад ч юм уу намайг дагаад өгчвөл би маш их баяртай байх болно. За ингээд бичлэгээ дуусгая.